Сайн бацгаана уу? Google Classroom дээрээ даалгавраа яаж оруулах юм бэ гэдэг асуултанд хариу өгөхөөр хамтдаа хийж үзье. За интернет рүүгээ ороод мэдээж эхлээд Google Classroom-ыг хайгаад сайт руу орно. За би Gmail-ээрээ логин хийсэн байгаа учраас шууд гараад ирсэн. Ангидаа хараахан орж ирж амжаагүй хүмүүс байгаа бол нэмэх тэмдэгэн дээр дараад Swap 참여하기 буюу Join Class гэсэн бичгийг сонгоно. Swap code class code гэдээ байгаа. Ангийнхаа кодыг бичнэ. За кодоо оруулаад цэнхэр төвчлөрөн дээр 참여하기 Join Class гэхтэй. За тэгэхээр ингээд ангидаа ороод ирж байгаамаа. Stream гэдэг ихний хэсэг бол нүүрэн хэсэг байгаа. Янз бүрийн асуулт хариулт мэдээллүүдээ оруулж байна. За хоёр дахь нь Swap буюу Classwork гэж байгаа. За энэ хэсэгт бол даалгаврууд маань орж байгаа. Эхний 7 хоногийн даалгавар маань дараад орох юм бол энэ файл оруулсан маа харагдаж. Линкэн дээрээ дараад орох юм бол за даалгавар маань харагдаж байна. Эхний хоёр өгүүлбэрийг бол бичсэн байгаа. За одоо 3 дахьыг бичье. За энэ дээр ингээд бичсэн юмнууд маань шууд интернеттэй хадгалагдаад явцдаг. Хадгалах товч бол байхгүй. За шууд X-лээд гарахад дахиад орох юм бол саяны миний биччихсэн юм маань хадгалахстай байж байгаа. Сайн хөгөлбөр маань тэр чигээр хадгалагдсан байж байна. За ингээд даалгавраа хэрвээ хийгээд дуусгах юм бол за энэ маань ерөөхдөө интернетээр шууд бичигдэж байгаа учраас бага зэрэг уншдаг. Тийм болохоор жоохон хүлээгээд төвчлөрүүдэд харахад болно. За баруун дээд болон дарах юм бол Chechur гэсэн хэсэг харагдаж байна. За энэ Chechur гэдэг дээр дарах юм бол даалгавраа бүгдийг хийж дуусгаад өгж гинэ гэсэн үг. За ингээд бичиг гарч ирэх нь Chechur. Дээр даалгавраа Chechur инэ. Даалгаварт нь оноо өгөөд алдаатай хэсгүүдийн засах болно. За мөн одоо би үг үсгийн алдаатай бичлээ гэж авч үзэх юм бол сонгун гэдгийг сонгун харьяамян гэж буруутчих юм бол за энэ дээр grammar check гэсэн хэсэг байгаа. За энэ хэсэгтээ зөв тэмдэгтэй. Энэ дээр дарах юм бол за миний буруу бичсэн юмыг зөв болгох хэсэг гарч ирж байгаа. За тийм дээр дарах юм бол буруу бичсүүгээ зөв болгох боломжтой. Өгүүлбэр зүйн алдааг засч чадахгүй ч гэсэн үгний алдааг зөв бичгийн дүрмийн энгийн алдааг бол засаад өчтдөг байгаа. Тэгэхээр даалгавраа өгөхөөс өмнө энэ дээрээ дараад чеклээд өгөөрэй. За тэгээ өөрийнхөө Gmail руугээ ороод харах юм бол за мэйл ирсэн байгаа. Өгсөн даалгавар дээр нь комент хийсэн байна. Тэгэхээр ийшээ мэйл рүүгээ ороод за ингээд харах юм бол ямар хэсэг дээртэй ямар фидбек авсан байна. Хийсэн даалгаврынхаа фидбекийг хажуу талд нь мөн энэ дээр нь бичээд өгсөн байгаа. Хэрвээ буруу хийсэн байх юм бол үүнийгээ засаад дахиад Chechur хийх боломжтой. За ингээд яг адилхан Chechur гэдэг дээрээ дараад даалгавраа дахиад буруугаа засаад дахиад өгч гинэ гэсэн. Даалгавраа Chechur хийгээгүй бол надад мэдээлэл ирэхгүй ч гэсэн би цаг заваараа яг орж хараад хэрвээ буруу бичсэн байх юм бол фидбек өгөөд явах боломжтой учраас нэг дор заавал бүгдийг бөгнүүлж аваад нэг өдөр хийх гэдэлгүй багаар өдөр болгон хийгээд явчих юм бол комент фидбекийг өгөөд явж болно гэсэн. Classroom-ээ сайн ашиглаад сурчвал маш олон даваа талтай байгаа. За тийм ангидаа орж ирж амжааг байгаа хүмүүс маань орж заавал ороод ирээрэй.